За ингээд бүтээлч влогийн маань ээлждэг дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ дугаараараа юу оёх вэ гэвэл өөртөө зориулаад жижиг одоо косметикний цүнх оёно. За үүнийг хийхин тулд би хэд хэдэн материал ашиглана. Гадуур сайхан явж байгаад одоо ийм гоё хилэн материал олсон. Би сүүлийн үед нэг иймэрхүү материалд айгуу дурлаад байгаа. Энийгээ би хийхин тулд бас зүүмэл урлалаа ашиглана мэдээч. Тэгээ зүүмэл урлалаар энийг одоо маш гоё чамин болгохын тулд би ойролцоо төстэй эдгээр өнгөнүүдийг сонгож авсан. Энэ болохоор бор ногооноос одоо ингээд уусаад явсан ийм зүүмэл урлалын зориултын даав байгаа. Энэгээр чимэглээд материалаараа гоё косметикний жижигхэн цүнх оёно гэсэн бодолтой ингээд нүдэндээ төсөөлчихсэн байна. Дотор талынхан даавыг болохоор би ийм даав сонгосон. Хөрхөн магастай юм тааран. Гэтэ яг цагаан биш айгу тийм өвөрмөц өнгөтэй. За тэгээд эдгээрийг ашиглаад хамтдаа косметикний сав ойцгоо. За тэгээд бичлэгээ эхлэхээс өмнө миний сувагт subscribe дарж амжиг байгаа бол subscribe дараарай. Мөн хонхоо идэвхжүүлэхээ битгий мартаарай. Хонх идэвхжүүлснээр яах вэ гэвэл миний бичлэг хамгийн түрүүнд танд хүрэх боломжтой болно гэсэн үг. За тэгээд шинэ влогдоо тавтай морил хамтдаа оролцгаая. За тэгээд хилэн материалаа яах вэ гэхээж нугалж байгаа 2.5-аас арай 2 инч чинь одоо ингээд нэг 2 дөрвөлжин байгаа штэ. Тэгээд арай илүү 1/6-аар нь зүсэж аавна гэсэн үг. Хэмжээний яг энэ зураас төр гэсэн үг байхгүй. За тэгээд үнийгээ зүсээд авчна. За ингээд яг ижилхэн хэмжээтэй дахин нэг дөрвөлжин гаргана. За одоо үнийгээ яах вэ гэвэл яг голоор нь ингээд диагоналдуулаад ингээд гурвалжлаад өгнө. За надад дахиад нэг дөрвөлжин хэрэгтэй. За үнийгээ бас яг адилхан гаргаад за одоо энэ дээр нөгөө нэг сонгосон бор өнгөний хослол. За эндээсээ би болохоор 2 инчээр зүссэн байгаа. Энэ одоо дөрвөлжинг бодвол арай бага гэсэн үг. Яг 2 инчийн дөрвөлжин тасалж авсан. За одоо үүнийгээ яах вэ гэдэл харъя. Ингэж оёод ингэж оёод ингэж оёод за ингээд ойчно гэсэн үг. За ингээ оёхдоо эхлээд өнгө нь хавсраад за үнийг голлуулаад шулуун ойдлоор ойж өгнө. За ингээ харахаар юм. Энийг эндүүдхтэй штэ. Ингэж дарж эндүүдч үгүй шүү. Яг одоо саяхаа зарчмаар ингэж тавьж агаад тэг ингээ ойчно. За үнийг дүүлж авна. Дүүлээ. Энэ жоохон ер нь яг нөгөө нэг жижигхэн хий болохоор бол нэлээд орох баха. Тэгтээ яг нөгөө завсар зайгаар нь баг багаар ойжид л тэгээд зүүмэл урлалч дуусчт юм дөө. За ингээд дөрвөлжлүүд авчиж гэн. Тэгэнгүүт энийгээ хэдүүлээ ингээ хооронд нь гоё өнгийг харж зохицуулж агаад ингээ шулуун ойдлоор ер нь оёд өгөх хэрэгтэй байхгүй. Ингээд эднэргээ ингээ холбоод ойчно гэсэн үг. За ингээ холбоод ойсны дараа бид нэр одоо ийм болно гэсэн үг. Ийм харагдах юм байна. Ингээд энэ дөрвөлжин одоо юунууд нь хээ болж орж ирж байгаа. За нөгөө жижигхэн зүйдлүүдээ ингээд нэг талд нь 12 ингээ 12-ыг бэлтжлээ. Одоо энийг яах вэ гэвэл биднэрт нөгөө л яг өмнөх
бичлэгүүд төр миний ашигладаг мэдээж энэ зулхаагаа л ашиглана. Жохон биетэй болгоно гэсэн үг байхгүй юу? Ингэж аймаар авахгүй яг ингээд дөрвөлжин болгон дээр нь ингээд тогтооч. Тэгээд энэ утас маань болохоор энэ ер нь яг болох юм байна. За ингээл оёдох юм. Яг одоо ингээд энэ дөрвөлжингөө тодтогоод ингээ ойцоо. За тэгээ ардаас харахад юм байна. Хоёулангийн ингээд очиж байгаа. За одоо яах вэ гэвэл өмнөгаа гоё өөлөд. За ингээд одоо өөлөд авцсан. Харин бяраа дотрыг хараа ийм хөөрхөн даав бүр ийм тааран цэвэр ийм тааран даав сонгосон. Тэгээ өмнө аливаа өмнө ер нь дотор тал гоё ивэл гоё штэ би одоо баг хөдөлж чинь гаднаас доторх давыг нь харж бас сонголтоо идэг. За тэгээд одоо дотроо хэсгэж авна. Даав нэстэ гоё юм аа. Дотор нэстэ хөөрхөн юм аа. Би бүр гоё сонголт хийчихлээ шүү. За ингээд дотроо бас яг ижилхэн ингэж оёгдно одоо юм. За ямар ч гэсэн цахилгаанаа ойчлоо. Ийм болсон. Арийнх нь болохоор ийм болсон. За одоо тэгээ нэг яах вэ гэвэл гэж барьж байгаа. Додлыг нь ойно. Ингээд ойчно гэсэн үг. За ингээд ойчсон. Нөгөө талаа бас ингээ ойцсон. Одоо чи ингээд эргүүлч ямарчсан. Ингээд ингэж оёод ийм жижигхэн бариул хий гэж бодоод бариулаа бэлтжлээ. Ингээ ойцсон. Энэ маань нэг тийм дайлан шиг болсон байгаа. Одоо штэ яах вэ гэвэл энэ битгий санаа зовоороо заа. Эхлээд хэдүүлээ 1.5-ийн энэ шот дөрвөлжин яг ингэж тавьж байгаад энэ булан дээр бид нар одоо дөрвөлжин болгох гээд байгаа штэ. Тэнийг ингээд зураад энэ бол ерөнхийдөө энэ хайчлагдана гэсэн үг байхгүй юу? За одоо тэгээд энийг хайчлна. Яана гайгүй аа. Боо юм болж хийсэн юм аа. Манай дараа нь ингэж оёгдно. Ирмгээ ингээд имжид ойчлоо. Ингээд одоо энийг яах вэ гэвэл ерөөсөө яг энийгээ ингээл очино бүгдээ. Ингэж оёод тэг яг энэ шигэ эмччинь тэгэл дуусах юм байна. Зяа ингэж жижигхэн хөөрхөн игдүүтэй кашлак маань дотор талаасаа ингээ эмжээд ингэсэн. Одоо төлөө эргүүлж үзье. Гээ жижиг утас шүрмсийг нь түүж аваад so cute. Ямар хөөрхөн болчихваа. Доторх нь хүртэл ийм хөөрхөн хараа. Гой давтай. Маань ингээд дотроо ингээд гол нь имжиж өгсөн болохоор айгүй гоё юм барьцтай ингээд нураад ойчихгүй. За ийм хөөрхөн кашлак ингээл өөртөө хийгээд хэрэглэчих нь штэ. Хамгийн гол нь та өөрөө хийжвэл таны одоо энэ хийсэн юм дэлгүүр таанч байхгүй. Хараа ийм хөөрхөн даав. За тэгээд өөртөө хийж цэцгээе.